За хоньны санааттай хүмүүсийн 12 дугаар сарын уур амьсгалыг ерөнхийдөө ямар хөө байхыг харцгаая. За одоо хоньны санаатыг эрхших чангараг гараг нь Сэтгэр хаваас олох мөмийн орд дээр зочилсан байна. Сэтгэр хаваас нь холын аялал, шашин шүтлэг, гүн ухаан, философи гэх мэтлэн ямар нэгэн холыг харсан ерөнхий том зургаар харсан үйл хэргүүдийг мөн адал явдалтай үйл хэргүүдийг эсвэл жоох эрсдэлтэй урд өмнө хийж үзээгүй зүйлсээ хийж туршиж үзэх онцлогтой хавс нь Сэтгэр хавс юм. Тэгээд ямар нэг зарим нэг хүмүүс нь хийж үзээгүй зүйлсээ хийж үзээд адреналин ялгаруулж байгаа, эсвэл ямар нэг спортоор хичээлж байгаа, эсвэл холын аялалд гарсан байгаа. Эсвэл дэд боловсрол, эсвэл гүн ухаан, шашин шүтлэгтэй холбоотой үйл хэргүүдэд илүү ихээр төвлөрсөн байгаа ч юм уу те. Тэм ном шагаагаад их мэдлэгт ингээд цангасан тийм үе өрнөж байгаа болов уу гэж бодож байна. Магадгүй зарим нь холын аялалд гарсан гадаад явсан байж бас болно. За Сэтгэр хавс нь нэг тиймэрхүү гэгээлэг хавс гэдэг шүү. Ер нь бол за 12 сарын 15-наас хойш ангараг гараг нь 10 дугаар хавс болох материал ордрууд. Тэгэхээр сарын дундаас эхлээд 15-наас хойш хоньны асаананттай хүмүүсийн төвлөрөх сэдв нь нийгмийн харилцаа, нийгэмд эзлэх байр суурь, статус, ажил мэргэжил, карьерийн асуудлууд сэдвүүд байх болно. Тэгэхээр 15-наас хойш ажилдаа шомдох, хариуцлага ихээр өөрөх, эсвэл яг нийгэмд би ямар дүр зургаар харагдах вэ гэдэг дээр илүү ихээр төвлөрч эрх мэдэлд илүү сонирхолтой байх цаг үе эхэлнэ. 12 сарын 15-наас хойш. За 3-наас 14-ний хооронд санчир гарагийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр санчир гарагийн нөлөө нь хариуцлага, удаашрал, хязгаарлалтын нөлөөтэй учраас энэ үед эрүүл мэндийн дээрээ хүнд хэцүү болох ч юм уу, ханаа төрөх ч юм уу те байж болно. Эсвэл ямар нэгэн саад бэрхшээл, хязгаарлалтай нүүр тулж даван тулах сорилттой учрах боломжтой өдрүүд нь 3-наас 14-ний хооронд байна. За залхуулаад 12-наас 15-ны өдрүүдэд Нептун буюу Далаван гарагийн нөлөө орж ирнэ. Хэрвээ өмнөх санчир гарагийн нөлөөний өдрүүдэд хэрвээ та өвдсөн бол Нептуны нөлөөнөөс үүдэж эмчилгээ хийлгэх, эм тан уух гэх мэтлэнгээр нөлөөлж болно. Эсвэл Нептун нь жоохон тань хаарал сарниулаад манарсан уур амьсгалтай, таныг ядраасан, стресстэй байдалд оруулж бас магадгүй. Яг стресстэй гэдэг нь санчрын нөлөө байж болох юм. Нептуны нөлөө харин манандсан, тодорхойгүй, эсвэл жоохон сахилах батаа алдагдаад ууж идэх, архитан согтуурхах, арх тамхи, кофе, чихэрлэг юм, junk food гэдэг ч юм уу те гэх мэтлэнгээр бас жоохон тийм бодит байдлаас жоохон хөндөрсөн байдлаар нөлөөлж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол 12 дугаар сарын турш ажил мэргэжилд анхаарж байгаа шүү дээ. Сарын дундаас хойш. Тэгэхээр эрүүл мэндэд давхар анхаарах хэрэгтэй юм шүү. За 2 дугаар хавс болон 7 дугаар хавсны сэдвүүдийг харцгаая. Энэ нь хосын харилцаа гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцаа, гэрээ хэлцээр түншлэл болон амжиргааны зардал, мөнгө санхүү, материалын уур амьсгалын харцгаая. За тэгээд 8-наас 14-ний өдрүүдэд саутнууд буюу өмнөд Angли-гийн нөлөө орж ирнэ. Тэгэхээр энэ үед мөнгө санхүүгийн талаас харах юм бол мөнгөд баг зэргийн дутагдах ч юм уу, эсвэл байгаа мөнгө чинь дуусах ч юм уу, эсвэл танд байгаа эд зүйлийг чинь насан дуусаад эвдрэх, эсвэл гээгдэх гэх зэргээр нөлөөлж магадгүй. Тэгэхээр энэ үед бол юу агаарэ? Өөртөө байгаа эд зүйлсээ цэгцлээд, хаяхын хаяад, цэгцлэхийн цэгцлээд тийм их цэвэрлэгээ хийж байгаа уур амьсгалаар ашиглаж болно. За залгуулад 18-наас 24-ний хооронд санчир гарагийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр санчир гарагийн нөлөө нь мөнгө санхуд дутагдaltaй байдлаар нөлөөлж магадгүй. Сүргээр харах юм бол эсвэл орж ирэх ёстой орлого нь удаашраад хоошлох ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар танд ингээ мөнгө дутагдж байгаагаас үүдээд мөнгөө жоохон гамнах уур амьсгал даван гарч эхэлнэ. Тэгэхээр ер нь бол өөр тохиолдолд зарим хоньны асаананттай хүмүүс энэ үед ажлаасаа гарч одоо мөнгө олох аргаа ингээд хааж байгаа бас байдлаар харж болох юм. Энэ хүн янз янзаар нөлөөлөх байх. Ерөнхийдөө бол мөнгөнд
их орлого ихтэй дэлбэг сар бол биш бололтой хонинуудын хувьд. Тэгэхээр мөнгөнд хянамга хандахыг зөвлөж байна. За 23-аас 24-ний хооронд Нептуний нөлөө орж ирнэ. Нептуний нөлөө нь сэтгэл хөдлөлөөрөө зарлаг гаргах хандлагыг эрчимжүүлнэ. Эсвэл эд зүйлсээ гээгдүүлэх, мөнгө алдах гэх зэргээр асуудал сөргөөр нөлөөлөх байж магадгүй учраас бас болгоомжлох хэрэгтэй. Гэтэ яг эд шинэ жилийн үе, Крисмасын үе учраас энэ үед угаасаа мөнгө үргэлжлэж тарах байх гэж бодож байна. За 7 дугаар хаус буюу хосын харилцаа гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцааны үр амьсгалын хувьд бол 8-аас 14-ний хооронд South Node-ийн нөлөөнөөс үүдэж ямар нэг харилцааг тавьж явуулж, гэрээг цуцлах, харилцаагаа тааслах, саалах эрсдэлтэй байж болно. Хэрвээ салахыг хүсэж байгаа бол яг энэ үеэр ямар нэгэн харилцаагаа дуусгах. Тэр харилцаанд таны хос байна уу, найз залуу, найз охин байна уу, эсвэл зүгээр л нэг танилуд ч байна уу те. Эсвэл зөв нэг жижиг сажиг гэрээ хилцээш бас байж болно. Бүх төрлийн ямар нэг харилцаа дуусгаж цэцлэхэд тохиромжтой цаг үе бол 8-аас 14-ний хооронд байна. Харин 18-аас 24-ний хооронд санчир гарагийн дулаан зүудэж альва нэг харилцаа нь холдох, хүйтэн хөндий болох, яг биеэрээ тусгаарлагдах, эсвэл ямар нэгэн асуудал үүсээд нэгэнтэйгээ харилцаа муудах гих зэргээр нөлөөлөх боломжтой. Бүр санаар хэрэг харах юм бол энэ үед санчир гарагийн нөлөө нь илүү ингээд сэтгэл хөдлөлөөрөө хайр дурлал хандах хандлага гэхээсээ илүү нухацтай, урт хугацаанд ингэж бодтоор харж хариуцлагатайгаар харилцаанд хандах хандлагыг бас эрчимжүүлж бас болно. За 23-аас 24-ний хооронд Нептуний нөлөө орж ирэхээр 23-аас 24-нд харилцаа холбооны хувьд хүмүүстэй уулзаж ууд суух ч юм уу, наргиж суух гэх мэтлэнгээр бас нөлөөлж болно. Гэхдээ 23-аас 24-ний хооронд таны уулзах хүмүүс чинь тодорхойгүй, манандсан, эсвэл согтуурхсан ч юм уу те жоохон нөхцөл байдлыг ядаргаатай болгож байгаа хүмүүс бас байж болно. Хэрвээ энэ үед шинэ хүнтэй танилцахаар бол шууд итгэлгүйгээр луйрдуулах эрсдэлтэй ч юм уу, үйл ойлголцох эрсдэлтэй учраас 23-аас 24-ний хооронд хүнтэй харилцахтаа боломжтой байгаарай. Хэрвээ шинэ хүнтэй харилцаж байгаа бол тухайн хүн шууд итгэлгүйгээр илүү их ажиглах цагийг өөртөө олгоорой гэж зөвлөе. 10 дугаар хаус буюу ажил мэргэжлийн сэдвийг харцгаая. 2-оос 11-ний хооронд бууд гарагийн нөлөө орж ирнэ. Мөн 2-оос 14-ний хооронд ижил цаг хугацаанд ангар гарагийн нөлөө орж ирнэ. Бууд нь хөдөлгөөнтэй мэдээлэлтэй харьцах байдлаар нөлөөлөх бол ангар гарагийн таныг хурдан, шалгамгай, эсвэл ажлын газарт чинь нийгмийн харилцаанд чинь өрсөлдөөнтэй уур амьсгал бүрдүүлэх болно. Бууд гарагийн нөлөөнд та ямар нэгэн судалгаа хийж, ямар нэгэн бичиг цаастай харилцаж, хүмүүстэй харилцах үйл хэргүүд хийгээж, эсвэл ийш тийшээ явж ойрын аялалд гарах гэх зэрэг нөлөөж болох боловч бас ангар гарагийн хамт орж ирж байгаа учраас харилцаанд баг зэргийн үйл ойлголцол үүсгэж, хэл гэсэн үгээ шууд шулуун хийлж ажлын газрын хүмүүстэй муудалцах ч юм уу. Эсвэл ажлын газар чинь ингээд нүүд суугаад их хөдөлгөөнтэй эсвэл ажлын газар чинь засвар хийгээд ч юм уу те тийм 50 биш заавгүй тийм ажлын ачаалаас үүдээд ч юм уу те ямар нэгэн шалтгаанаас үүдээд ажлын газар нийгмийн харилцааны сэдвийн хүрээнд заавгүй тийм хурдан шаламгаа байх шаардлагатай толгоогоо ажиллуулсан биеийн хүч ихээр шаардсан тийм үе байх бололтой эхний 10 хоног 12 сарын 15-наас ангар гараг таны 10 дугаар хавс руу нөөх учраас яг өмнө хэлсэн шүү дээ яг 15-наас хойш ажил мэргэжлийн сэдвүүд дээр 10 дугаар хавсын сэдвүүд дээр илүү хөр төвлөрнө гэж залгуулад 12 сарын 21-нд сугрын нөлөө орж ирнэ Венусын нөлөө. Тэгэхээр 18-наас 24-ний хооронд бол ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд эрэг таатай боломжууд олдно. Хүмүүстэй харилцах үйл хэргүүдээр таатай байна. Гэрээ хилцээр хийх, бусадтай дипломат харилцаа үүсгэх гэх мэтлэн бүх төрлийн хүнд таалагдах шаардлагатай ажил хэрэгэлд тааламжтай эрэг байх болно. Ажлын уулзалт хийх гэж байгаа бол 18-наас 24-ний өдрүүдийг сонгороо гэж зөвлөж байна. Энэ үед нь эрэг таатай байна. За 12 сарын 20-нд нар таны 10 дугаар хаус руу нүүн. Тэгэхээр ажил мэргэжлийн сэдвүүд нь илүү ихээр тодорч эхэлнэ. Илүү хариуцлага, нэр хүнд, нийгэмд харагдах байр сууриндаа илүү их анхаарч таны хийж байгаа ажил одоо бусдад дэлгэн харуулах чинь өөрийнх нь чадварыг юу хийж чаддаг гэсэн чадвараа батлан харуулахад тохиромжтой ч юм уу та. Нар таны карьерийг тодтогч өгнө. 12 сарын 25-нд сугар гараг таны 10 дугаар хаус руу нүүн. Тэгэхээр 25-наас хойш ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд амар завгүй ч юм уу бүр үнэхээр өмнөх өдрүүдэд бол сарын ихэнх хэд хоног бол үнэхээр завгүй байгаа штэ. Тэгээ сугар орж ирснээр ажлын уур амьсгал нь тэр амар хард бизи гэхээсээ илүү жоохон хөнгөн арай гэгээлэг болж эхэлнэ гэж ойлгож болно. За 4 дахь хаваасын сэдвүүдийг харцгаая. Гэр бүл оршин суудаг газрын сэдвийн хүрээнд бол сарны хөдөлгөөнийг харах шаардлага гарна. За сарын ихээр сар
ангар гарагийн нөлөөг авна. Тэгэхээр ерөнхийдөө бол 12 дугаар сарын турш тэр чигтээ гэр бүл, оршин суудаг газар, үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой сэдвүүд нь тийм Марсын нэрхтээ гэсэн үг. Гэр бүлийн гишүүдтэйгээ үйл ойлголцох ч юм уу. Эсвэл ямар нэгэн цусан төрлийн хүмүүстэйгээ үйл ойлголцох ч юм уу те. Эсвэл гэртээ засвар хийх. Оршин суудаг газартаа ингээд чимээтэй тайван байна гэхээс илүү тайвангийн эсрэг байна гэж ойлгож болно. Бага зэргийн маргаан үүсгэхээс бас сэргийлүүл зүгээр ах гэж бодож байна. Гэтэ за ерөнхийдөө бол энэ нэг жилийн хугацаанд энэ жилийн 6 сараас дараа жилийн 6 сар хүртэл бархас садгарыг таны гэр бүл оршин суудаг газар үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хаус дээр зочилсан байгаа учраас тийм эерэг таатай тэлэлтүүдээр өрнөж байгаа. Илүү гэр бүлсэг байгаа эсвэл гэрте байх нь нэгссэн эсвэл оршин суудаг газарт чинь эерэг таатай тэлэлт эсвэл гэрээ томруулсан ч юм уу те гэх мэтлэнгээр азтай байгаа. 4-р хавсан сэдвийн хүрээнд. За 12 сарын эхний 10 хоног бол Jupiter, Mercury гурвалжин аспект үүсгэж байна. Тэгэхээр энэ үед бол тэр эерэг таатай тэлэлтээр будын нөлөө орж ирж байгаа гэдэг нь гэр бүл оршин суудаг газрын сэдвтэй холбоотойгоор мэдээлэл цуглуулах ч юм уу эсвэл ямар нэгэн гэрээ хэлцээр унших ч юм уу те эсвэл нүүц суухаас байж болно. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ чухал сэдвийн талаар ярилцаж хэлэлцэж гэр бүлийн хурал шиг уур амьсгалаас бүрдэж болно. Эсвэл холын амтантайгаа холбогдох шаардлага гарч бас болох юм аа. За 12 дахь сарын турш нэг иймэрхүү уур амьсгалтай байх болно. Тэгэхээр дараа жилийн forecast-аар уулзах баяртай.